За энэ өдрийн мэндийг хүргэе. За Эрдэнэтийн тангар хүрэх ёслолтой холбоотой би ганц хоёр үг хэлэх гэсэн юм аа. Эрдэнэт өөрөө бас тайлбарлах болов уу гэж бодож байна. Өнөөдөр бид нар авилгалтай тэмцэх ажлыг, нүсэр ажлыг эхлүүлээд нэг 2 жил гарсан болж байна. Ажлууд аваа гайгүй явж байгаа. Гэхдээ эхэлж байгаа. Одоогийн нөхцөл байдлаа жаргал тулгын Эрдэнэт нэг тайлбарлаж болов уу гэж бодож байна. Эрдэнэтийн хувьд бол баг залуугаас аймгийн засаг дарга байсан, Монгол улсын сангийн сайд байсан, Монгол улсын ерөнхий сайд байсан. Хариуцлагыг бол өөрөө ухамсарлах хэмжээний ийм албан тушаал төр байсан хүн учраас би зориудаар хэлж байгаа юм. Одоогийн нөхцөл байдлаа шүүхээр шийдэгдэж энэ эрүүгийн үүссэн хэрэг авчин шийдэгдээгүй тохиолдолд яаран сандран ингэж тангар хүрэх хэрэг байна уу? Дэртэдүгийн их хуралд бараг тал хагасаас илүү гэмт хэрэгтэн байгаа. Их хуралд орж ирж хамгаалагддаг. Энэ процесс маш эрчимтэй явж байгаа. Түрүүчийн 16 онд бий болсон их хуралч гэсэн юм байсан. Тал хуваас илүү гэмт хэрэгтэн байсан. Жидүүч ингээд. Тэгээ энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Эрдэнэт энэ тангараа жоохон хүлээжж болохгүй юу? Чи залуу хүн байна. Төрийн олон албан тушаал, өндөр албан тушаалуудыг одоо алав хашсаа. Би ёс зүй яриад байна шүү дээ. Одоо энэ мэдээллүүдийг харахад бол ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байхдаа өөртөө хамаарал бүхий одоо лицензүүдийг өөрийнхөө компанид гар үсэх зураад авцсан. 17 оны 9 дугаар сарын 13-ны засгийн газрын тогтоол ингээ гарцсан байж. Энэ бол олон нийтэд болцсон юм байж байгаа юм аа. Энэ бол арай болохгүй зүйл л дээ. Тэгээ энэ дээр бол хэрэг үүсгэсэн. Тэгээ тодорхой хэмжээнд шалгуулсан. Тэгээ одоо бол миний ойлгож байгаагаар бол хэрэг мөрдөн байцаах шатанд явж байгаа гэж ойлгож байгаа. Хэрвээ ерөнхий сайд болонгуудаа өөртөө хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд ингээд газрын баялагын лицензүүдийг аваад авах юм бол бид нэр ээлж дараалан 6 сараар 1 жилээр ч юм уу ерөнхий сайд нар болоод энэ газрын баялагийг өөртөө гарын үсэг зураад аваад авах юм боломж байгаад байх ёстой мó. За сая улсын их хурлын гишүүн хаврын ээлж чуулганаар их хурлын дарга нээлт хийсэн 3 сарын 15-ны өдөр та бол Зандан шудар дарга шудраг ёсны тухай баах үг хэлсэн. Энэ одоо хэлж байгаа үгтэй чинь энэ тангар хүрэх ёсол уйлдж байгаа мó. Сүрэг хүчин арчилсан нам ямар бодолтой байгаа юм бэ? Ингэж нухацтай харж одоо хэдийгээр энэ улсын их хурал баг ард түмний төлөөлөл гэж бид ярьдаг байсан боловч өнөөдөр улсын хурал баг ард түмний төлөөлөл биш болсон. Яагаад гэвэл сонгуул мөнгө болсон. Сүүлийн 20 жил ярьсан, барьсан бодлогын дагуу иргэд ядуу болсон. Зориудаар ядууруулсан, халамж өгдөг болсон. Ингээд сонгуул мөнгөнийх болсон, мөнгө уулуурхаа мөнгө орж ирдэг болсон. Тийм учраас энэ их хурал бол баг ард түмэн биш болсон шүү. Эрдэнэт өөрөө нэгийг бодно гэж би сая хэлээ. Хар залуугаараа аймгийн засаг дарга байсан, хар залуугаараа Монгол улсын сангийн сайд байсан, хар залуугаараа ерөнхий сайд болсон хүн энэ тухай нэг бодсон байлгүй дээ. Монгол ардын намын бүлэгч гэсэн нэг хүч төрж орж ирэх хэрэг байсан юм уу тогтсорон дарга. Жижиг дунд үйлдвэр 16 оны сонгуулийн дараа би санаж байна. Ерөнхий прокурор орж ирээд энэ тангимаа шудраг ёс ирэх ёстой гэж жидүүчдэг оруулж ирээд бүгдээрээ гар гараасаа хөтлөлсөөр байгаад 50 орчим хүн байсан хасагдсаар байгаад 3-4 хүн үл ял авсан. Ээлж тус чуулган зарлыг гэсэн тэр байхгүй. Бүлэг дээрээ яриагээл тогтсорон дараа над дээр орж ирэл гарсан. Байхгүй. Өрөх болгонд өгөх сая төгрөгийг яриа гэсэн байхгүй. Коронавигоор улс төрчгөө болио. Коронавигоор энэ иргэдэг нэг намжрахгүй шийдвэр гаргая гэж бид нар яриад салсан ш тогтсорон дарга. Энэ тангарах өрөх ёслоо Эрдэнэт өөрөө татчих болдгүй юм. Үзээгүй юм биш.
Монгол төрийн албыг өчнөөнөр нь залуугаар хаас хүн болгонд олдоод байдаг боломж биш. Бүлэг яах юм? Үг хэлэх юм уу? Ямар нэгэн байр суурь илэрхийлэх юм уу? Бие даагч нар яах юм? Энэ бол эмгэнэлт жүжиг болох гэдэг юм шүү. Тэртээ түрүү 3 сарын 1-ээс нөгөө шүүхийн шинжилээр энэ их хурал чинь шүүхийн сахилгын хороо шүүх бүгдийг л авсан шин. Ерөнхий сайд авилгалтай тэмцэх газрыг авсан. Та нар олонхоо Эрдэнэт санаа зовоодох юм байхгүй шин. Нэг тийшээ болгочол орж ирэл тангараа өргөж болдгоо. Ийм үгийг хэлэх гэж орж ирсэн юм аа их хурлын дарга. Их хурлын гишүүдээ би дахиад хэлээ энэ их хурал баг ард түмэн биш болсон шүү. Шийд. Эрдэнэт өөрөө үг хэлчихэл дээ. Тайлбар хэлчихгүй юу? Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын чуулганы уралдаанд өөрийн тааллаар оролцож үг хэлж болно гэж үндсэн хуулийн заасан. Гэхдээ Монгол улсын төрийн эрх барих дэд байгууллага улсын хурлаас сонгон бүрдүүлдэг улсын хурлын ээлж сонгуулийн үеэр бүрэн эрх нь бүрэн хэрэгжиж байгаа улсын хурлын гишүүнийг цагдаа орж шүүхээр ял оноосон явдал нь бол Монгол улсын үндсэн хууль, улсын хурлын тухай хууль, улсын хурлын сонгуулийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн гэж үзэж тухайн үед нь улсын хурлын даргын хувьд бид мэдээлэл гаргаж ирсэн. Улсын хурлын гишүүний бүрэн эрхийг хүчин төгөлдөр хэвээрээ байсан. Монгол улсын хурлын тухай хуулийн 6-гийн 9-1-д гэмт төлөвлөлийн явцад эсвэл гэмт хэргийн газарт нотлох баримтаа барьжиж улмаар түүний бүрэн эрхийг төлөвлөх тухай саналыг улсын ерхий прокурор улсын их хурлд оруулсан бол улсын хурл шийдвэрлэх талаар заасан. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт улсын хурлын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангар өргөснөөр эхэлж улсын хурлын дараагийн сонгуулиар шин сонгогдсон гишүүд тангар өргөснөөр дуусгар болно гэж заасан. Монгол улсын их хурлын чуулганы уралдааны эдийн тухай хуулийн 22-ийн 7-д анх дугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангар өргөнө гэж заасан. Тангар өргөтэй холбогдуулан улсын хурлын гишүүд асуулт асууж үг хэлэхгүй гэж ийм дэгийн чуулган заасан. Энэ дэгийн дагуу улсын хурлын гишүүний тангар өргөх хэслийн ажиллагааг эхлэе. Монгол улсын хурлын чуулганы хуралдааны гишүүд үг хэлэхгүй. Тайлбарыг бол та тэгээд өөрийн мэдээллийн шугамар л. За Монгол улсын ерөнхийлөгч үг. Дэг журмыг хүлээж авалгүй яах вэ? Тэрийг ойлгож байгаа. Гэхдээ өнөөдөр улсын хурлын гишүүн, сайд, дарга нар хизээч жирийн хулгайтай адилхан мал хулгайлаад айл ухаад хүн зодоод явахгүй. Тэр газар дээрээ баригддаг гэдэг хуулийг энэ их хурл өөрөө санаачилсан юм аа. Өнөөдөр энэ цагаан захтангууд буюу төрийн албаны өндөр ашиж байгаа энэ хүмүүсийн гэмт хэрэг бол гарын үсэг байдаг. Тэр хүмүүс хизээч жирийн хулгайч дээрэмччих тийм ил хэрэг хийхгүй. Тэр гарын үсэг гэдэг нь газар дээрээ гэмт хэрэг үйлдсэн нотлогддог. Дөрөв би хэлсэн тэр он сар өдөртөө засгийн газрын хурлаар өөртөө хамаарал бүхий компанид 31% эзэмшдэг, дүүн 69% эзэмшдэг энэ компанид алтны ордыг юм уу ямар нэгэн ордыг авч өгсөн байгаа юм. Ингээ гарын үсгэнд байгаа нь өөрөө газар дээрээ үйлдсэн гэмт хэрэг гэж үзсэн байна лээ. Энэ арай өөр шүү. За ингээд Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойргийн иргэдийн сонгох Монгол улсын их хурлын гишүүн Жаргал тулгын Эрдэнэтийн сонгогдох эрх болон улсын их хурлын гишүүний халдшгүй дарахын эрхэд халдсан босромог үйлдэлээ шүүхээс засан зогсоосон холбогдуулан
Анх дугаар чуулганд оролцож амжаагүй улсын их хурлын гишүүн жаргалт тулга оролцож байгаа анх дугаар чуулганда тангараагаар өгнө.